За сайн байцгаана уу золбоогийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосоор сонин сайхан юутай товч тойм нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэх гэж байна. Өмнө би нэг бичлэг оруулсан шүү дээ. Тэгээ үзэгчд маань үзээд сонирхолтой байна. Иймэрхүү бичлэг 7 хоногт нэг удаа тойм болгоод оруулчихъя байвал бас сонирхолтой байна гэсэн учраас цаашдаа Солонгосын сонин сайхан тойм нэвтрүүлгийг 7 хоногт нэг удаа оруулаад явж байхаар болсон шүү. Ямар ч та бүхэндээ эхнээс нь мэдээгээ танилцуулаад явъя. 2024 оны 12 сарын 3-нд Солонгосын ерөнхийлөгч Юн Сон Ёл онц байдал зарласан шүү дээ. Тэгсэн чинь тэрэнд манай Монгол улс оролцсон явж байвал яг оролцсон гэж арай ярьж болохгүй юм байна. Нэр холбогдсон гэж ярих нь зөв юм байна. Тэгээ Монгол улс яаж яваад энэ Юн Сон Ёлын зарласан онц байдалтай нэр холбогдчихвоо би та бүхэндээ Солонгосын мэдээгийн товчхон танилцуулъя. Усан вон хуучин тагнуулын командлагчийн тэмдэглэлд баривчлах хүмүүсийн нэрийг бичиж бүр хойд Солонгосыг хүртэл татан оролцуулж эдгээр хүмүүсийг устгах төлөвлөгөө наривчлан бичигдсэн байсан. Тэгвэл онц байдал зарлахын өмнөхөн тагнуулын командын харийн ажилтнууд Монгол улсын тагнуулын байгууллагад баривчлагдаад суллагдсан баримт тогтооглоо. Юн Сон Ёл ерөнхийлөгч нь Нусаа вон гэх тагнуулын командлагчид Солонгосын нэр бүхий улс төрчид шүүгчдийг баривчлах тушаалыг даалгаврыг өгсөн шүү дээ. Тэгсэн энэ Нусаа вон тагнуулын командлагч нь доор ажилтдаг байсан хэдэн ажилчдаа Монгол руу явуулсан байгаа. Тэгээ Монгол руу явуулаад тагнуулын ажлаа хийжсэн Монголын тагнуулын ажилчдад Солонгосын тагнуулын ажилчид баригдсан байгаа байхгүй юу. Тэд үнэхээр хойд Солонгосыг чиглэсэн ажиллагаа явуулахаар Монгол улсын тагнуулчтай уулзаж байгаад баривчлагдсан байна. Онц байдал зарлахын өмнө ямар төрлийн хойд Солонгос чиглэсэн ажиллагаа явуулах вэ гэдгийг наривчлан судлах зорилготой байжээ. Онц байдал зарлсны дараа Нуусан Воны удирдсан тагнуулын командын нууц бүлэг болох хэрэг мөрдөн шалгах 2 дугаар бүлгээс сонгуулийн хорооны ажилтнуудыг баривчлах ажлыг төлөвлөж байсан. Тагнуулын командын ажилтнууд Монголд уулзсан хүмүүс нь Монголын тагнуулын байгууллагын ажилтнууд байсан. Манай талд элсэн 10 орчим жил хамтран ажилласан Монголын идэвхтэй офицер мөн шинээр элсүүлэх гэж оролцсон өөр нэг орон нутгийн ажилтан байсан. Өмнө мэдээлсэнчлэн Монголд суугаа хойд Солонгосын элчин сайдын яамтай шууд холбоо тогтоох биш. Монгол дахь элсүүлсэн тагнуулчдын тусламжтайгаар хойд Солонгосын талтай холбогдох ажиллагаа явуулах гэж байсан юм. Тагнуулын командын ажилтнууд баривчлагдсны дараа Мунсан Ху тагнуулын командлагч яаралтайгаар Монголд очсон байна. Мунсан Ху командлагч баривчлагдсан ажилтнуудаа бүгд найрамдах Солонгос улсын тагнуулын командын ажилтнууд болохыг Монголын засгийн газарт тайлбарлаж мөн Солонгосын тагнуулын ажилтнууд Монголд дахин үйл ажиллагаагаа явуулахгүй гэсэн агуулгатай уучлалын бичгийг үндэсний тагнуулын газраар дамжуулан өгч байж тэднийг Монголын талаас албатан гарган Солонгос руу буцааж авчирч чадсан байна. Тэгэхээр энэ Мунсан Уу гэх Юн Сон Ёлын доор ажиллаж байсан тагнуулын офицер хоёр ажилтнаа ямар ч Монгол руу илгээсэн ба штэ. Тэгсэн нөгөө хоёр нь Монголд ч баригдсан байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөө Мунсан Уу гэх тагнуулын энэ командлагч Яаруу санд руу Монголд очоод бичиг баримт хийж өгөөд наа хоёр ч ингээ манай Солонгосын өмнө Солонгосын тагнуулын ажилчтай байгаа манай хоёроо судлаач уучлаарай дахиж энэ Монгол улсад ийм хууль бус тагнуулын ажиллагаа явуулахгүй гэд нөгөө хоёр тагнуулчаа суллаад энэ өмнө Солонгост авчирсан байгаа байхгүй юу. За өнгөрсөн оны 12 сард тагнуулын командын ажилтнууд баривчлагдсан тухай мэдээ гарсны дараа бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалах яам үүнийг байнгын хамтын ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарласан ч энэ нь худал болох нь илчлэгдсэн юм. Онц байдал зарлахын өмнөхөн тагнуулын командын ажилтнууд Монголд яагаад ямар төрлийн хойд Солонгос чиглэсэн ажиллагаа хийх гэж оролцсон нь мөрдөн шалгалтаар заавал тодруулах шаардлагатай болж байна гэсэн байна. Тэгэхээр 12 сард өнгөрсөн жилийн 12 сард энэ хэргийн талаар мэдээ гарсан чинь Солонгосын батлан хамгаалахын яамнаас нь зүгээр Монгол улстай хамтарсан юм ажиллагаа байсан юм а энэ их сүртэй зүйл бишээ гэд булзааруулаад орхисон байгаа байхгүй юу. Тэгээ одоо Юн Сон Ёл сая баривчлагдаад шүүх хурлан болоод ерөнхийлөгчгөө суудлаас огцорсон чинь энэ бүх хэрэгүүд наараасаа ингээ илрээ гараад гарч ирээд байгаа байхгүй юу. За дараагийн мэдээ. Кёнги мужийн Ёнжин хотод эцэг эхнэр хүүхдүүдгээд нийт 5 гэр бүлийн гишүүний амь насыг нь хороосон 50 настай эрэгтэй баривчлагдсан хоригдлоо. Баривчлах шүүх хуралд оролцохоор ирсэн гэмт хэрэгтэн A сэтгүүлчдийн асуултад ямар нэгэн хариулт өгсөнгүй. Гэмт хэрэгтэн A 14-ний шөнө Кёнги Ёнжин хотын нэгэн орон сууцанд эцэг эхнэр 10 болон 20 гаруй настай хүүхдүүддээ
нойрны им уулгасны дараа боомлж амь насыг нь хороосон хэрэгт сэжиглэгдэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн шөнө өөрийн суудлын автомашинаар Кванжу хот руу зугтсан боловч удалгүй цагдаад баригдсан байна. Кванжу хотод хувийн түрээсийн орон сууцны захиалга авч хүмүүсийн мөнгийг залилсан хэрэгт сэжиглэгдэн цагдаад шалгагдаж байсан нь тогтоогдсон. Тэрээр зуучлагч компанийг ашиглан худал мэдээллээр хөрөнгө оруулагчдыг элсүүлж гэрээний урьдчилгаа төлбөрийг буцааж өгөөгүй тул олон хохирогчдыг бий болгосон бөгөөд хохирогчдын тоо дор хаяж 60 хүн нийт хохирлын хэмжээ 50 тэрбум вон хүрсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн явцыг илүү тодорхой болгохын тулд A-ийн бизнесийн нөхцөл байдал хөрөнгийн хэмжээ өр төлбөрийн харилцааг наривчлан шалгахаар цагдаагийн байгууллагаас эрчимтэй ажиллаж байна. A гэх гэмт хэрэгтэн байцаалт өгөхдөө цагдаа нарт гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ гэхээр би өөрөө маш хэмжээний өрөнд орсон. Тэгээд гэр бүлийнхаа гишүүдийг бүгдийг нь амь насыг нь хөнөөгөөд өөрөө араас нь явъя гэж бодсон гэж тайлбарлаж байгаа байхгүй. Сүүлийн үед Солонгост орон сууцны залилан маш их болж байгаа шүү. Солонгост амьдарч байгаа монголчуудаа анхааруулад хэлэхэд ямарваа нэгэн байранд гэрээ хийж орох гэж байгаа бол маш сайн нягталж, үзэж, шалгалж, байр зуучилдаг хүмүүстэй гэрээгээ сайн нягтлан шалгаж агаад гэрээ хийж мөнгө төгрөгөө өгөлцөж авалцахгүй бол иймэрхүү залилан зөндөө болж байгаа. Энэ гэмт хэргийг үйлцэн нөхөр гэхэд 60 хүнийг залилаад 50 гаруй тэрбум вооны ийм залилангийн хэрэг хийцэн байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө энэ хэрэгээсээ болоод өхмөрөөр өөрөө өхгүй авчиад зүгээрсэн гэр бүлийнхаа 5 гишүүний амийг хөнөөгөө хийцэн байгаа байхгүй юу. За та бүхэндээ маш гоё шинэ бүтээгдэхүүн танилцуулъя. Бодшин брэнд энэ бол жинхэнэ монгол снэк хатаасан мах, цэвэр байгалийн гаралтай бэлчээрийн малын махаар хийгдсэн 3 төрлийн сонголттой үхэр, адуу, сарлаг. Хатаасан мах гэхээр хатуу гэж ойлгогддог. Бодшин бол өөр, гоё зөөлөн амттай. Хамгийн гол нь бодшин мах нь зөвхөн бод малын хамгийн зөөлөн шим тижээлтэй хэсэг гуйны махаар хийдэг учраас ургаар бол маш баялаг бас эрүүл. Монгол хүн бүрийн амтанд таарна гэдэгт итгэлтэй байна. Савлгаан дотроо жижигхэн салфетик бас чигчлүүртэй, маш тохиромжтой. 350 г нойтон мах 100 г бүтээгдэхүүн болдог тул энэ савлгаа дотроо 350 г мах шим тижээл уураг шингээсэн байдаг. Бод шимийг гадаа аялалд, офис дээр, хичээл дээр, бүр машиндаач аваад явхад яг тохирно. Монголдоо үйлдвэрлэсэн чанартай эрүүл хүнс. Ийм гоё шинэ бүтээгдэхүүн гарч ирсэнд үнэхээр баяртай байна. Бүтээгдэхүүнийг хаанаас авах вэ гэвэл Номин, Оргил, Walmart, M-Mart, сүлжээ дэлгүүрүүдээр болон супермаркетуудаар ийм үлгүүр дээр үлгөөтэй байдгийг анзаарна биз дээ. Та заавал амсаж үзээрэй. Монгол махаа ингэж гоё бэлдээд снэк болгож чаддаг болсон байна шүү. За дараагийн мэдээ. Хувийн амьдралтай холбоотой маргаанд орооцолдсон жүжигчин Ким Су Ёнтой сурталчилгааны гэрээ байгуулсан компаниуд Ким Су Ёныг гэрээгээ зөрчсөн хэргийг тохож шүүхэд өгч эхэллээ. 28-ны өдөр хууль эрх зүйн салбарын их сурвалжийн мэдээснээр Ким Су Ёнтой хамтарч ажиллаж байсан AB гэх хоёр компани энэ сарын сүүлээр Ким Су Ён болон түүний компани болох Gold Medalist компанийг шүүхэд өгч модель хөлсний төлбөр буцаан олголт болон хохирлын нөхөн төлбөр нэхэмжилжээ. Эдгээр хоёр компани нийт нэхэмжлийн дүн 30 орчим тэрбум вонд хүрч байгааж өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан эдгээр хоёр компаниас гадна бусад сурталчилгааны захиалагчид ч мөн шүүхийн маргаанд оролцох төлөвтэй байна. C компанийн хувьд ч мөн адил Ким Су Ёнтой байгуулсан сурталчилгааны гэрээг харилцан итгэлцлийг эвдсэн шалтгаанаар цуцалж модель хөлсний төлбөрийн буцаалт эсвэл торгуулийн төлбөр нэхэмжлэх асуудлыг судалж байна. Entertainment-ийн салбарын мэрэгжилтэн хуульч Пак Сон У хэлэхдээ Ким Су Ён нийт 15 брэндтэй сурталчилгааны гэрээ байгуулсан бөгөөд зөвхөн дотоодын гэрээний хувьд нэг гэрээ тутмын модель хөлс 10 тэрбумаас 12 тэрбум вооны хооронд байдаг гэж тайлбарлажээ. Иймд одоогийн мэдэгдсэн модель хөлсийг үндэслэн тооцвол нийт шүүхийн нэхэмжлийн дүн 100 тэрбум вон буюу түүнээс дээш хэмжээтэй болох магадaltaй байна гэсэн байна. Тэгэхээр жүжигчин Ким Су Ёны хэрэг одоо болтол Солонгост үргэлжлээд явж байгаа тий. Тэгээд Ким Су Ёнтой хамтарч ажиллаж байсан байгууллагууд нь одоо эхнээсээ Ким Су Ёныг эргүүлээд шүүхтэд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ манай одоо брендинг нэр хүндийг унгаасаа тэгээ өөрийнхөө хувийн асуудлаас болоод манай брэнд тантай хамтарч ажиллах боломжгүй болсон. Тэгээ танаас болоод манай одоо тий
талах одоо хувцас юу гэдэг манай брэндүүдийн нэр хүнд унлаа гэд эргүүлээ шүүгдэж байгаа байхгүй. Зөвхөн Солонгосын хамтарч ажилласан байгууллагуудын шүүхийн нэхэмжлийн дүн 100 тэрбум вон буюу түүнээс дээш байх магадaltaй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Ким Су Ян чинь зөвхөн Солонгосын байгууллагуудтай хамтарч ажиллаагүй. Хятад за тэгээд цаашлуулаад одоо энэ Тайван, Вьетнам гэх зөндөө олон байгууллагуудтай хамтарч ажилласан байгаа шүү дээ. Гадаадын. За тэгээд Disney-ийн бас сүүлд нэг драм юм уу кино юм уу мэдэхгүй нэг кино тоглосон. Тэр нь бас гарахгүй мэдэгдэхгүй байгаа шүү дээ одоогор тий. Тэгэхээр магадгүй энэ байгууллагууд нь ч гэсэн хохирдыг амслаа, чамааслаа тий. Бид нар ингээд киногоо гаргаж чадсангүй айлсгүй бол манай брендинг нэр хүндийг гутаалаа гэд бас шүүгдэх юм бол Ким Су Ян бүр илүү их өрөнд орох баг. Дараагийн мэдээ. Гипстэй гартаа эрэхтэй барилгын гаднаас гарч зам өндлөн гарсаар супермаркет руу орсон. 10 орчим минутын дараа супермаркетаас нэгэн эмэгтэй гарч ирсэн бөгөөд түүнийг даган гарсан эрэхтэйг анхааралтай харуул гартаа гутга барьсан байв. Тэр эрэхтэй унсан эмэгтэй рүү хутгаараа дахин 2 удаа довтлоод юу ч болоогүй юм шиг хэргийн газрыг орхиж явжээ. Гэмт хэрэг үйлсний дараа хэн нэгэнтэй уцаар ярьж тамхи татаж буй хайнга байдал нь ч хянах камерт бичигджээ. Өчтөр орой Сөүл хотын Камбуг дүүргийн нэгэн супермаркетэд хүнс худалдан авч байсан 60 орчим настай эмэгтэй үйлчлүүлэгч болон 40 гаруй настай эмэгтэй ажилтныг хутгалсан 32 настай эрэгтэй баригдсан байна. Хутгалуулсан эмэгтэй супермаркетаас гараад гадна талбайд унаж эмнэлэгт хүрэгдсэн боловч эцэст нь нас барсан байна. Супермаркетэд ажиллаж байсан 40 гаруй настай эмэгтэй ажилтан гарандаа гэмтэл авсан ч амь насанд аюулгүй гэж эмнэлгээс мэдээллээ. Гэмт хэрэг үйлдсэн хэрэгсэн супермаркетэд зарагдаж байсан хутга бөгөөд сав баглааг нь задлаад шууд гэмт хэргийг үйлджээ. Ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байсан сэжигтэн хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд хохирогчдоо ямар ч хамааралгүй хүн байсан гэдг нь тогтоогдсон байна. Бүхэн сонсоод бүр гайх бах, бүр уурч өрөх бах. Яг энэ мэдээний доор солонгосчуудын бичсэн сэтгэлийг үзэх юм бол бүр цагдаа нараа бүр үзэн ядсан байгаа байхгүй юу? Яагаад ийм сонин үйлдэл гаргаж байгаа юм бэ гэд. Яагаад вэ гэсэн энэ 60 гаруй насны эмээ хутгалуулчаад гараад ирсэн байгаа ш. Тэгээд араас нь бас 2 удаа хутгалсан байгаа ш. Тэгээд тэр эмээ дэлгүүрийн үдэнд цусаалдаад хөвтөж байгаа байхгүй юу? Тэгсэн тэр эмээг цусаалдаад хөвтөж яхад нь 20-30 минутын турш тэр чигээр нь цагдаа нар хайцсан байвал яах вэ? Цагдаагийн ажилчид машинтаагаа ирээд энэ гэмт хэргийг үйлдсэн залуутай ярилцаад тэгсэн энэ гэмт хэргийг үйлдсэн залуу нь юу гэсэн бэ гэхлээр та нар төр хүлээжээ. Би тамхит татахыг гэсэн байгаа байхгүй юу? Тамби хамаа пигээ гэд. Тэгээ тамхи татсан нөгөөдөл нь тамхины татуулаа ингээ хараа зогсоодсон байгаа. Тэр дэлгүүрийн үдэнд нэг имээ хутгалуулчаад тэнд ингээ хөвтөж байгаас тусаалтаад тэгээ 20-30 минутын турш тэр имээг тэнд байлгаж агаад амнаас алдсан байгаа байхгүй юу? Яа би бүр энэ мэдээ үзээ анхандаа итгээгүй байхгүй. Тэгсэн чинь нэрээ юм болсон байна. Яг дээд давхарт нь имлэг байгаа шүү дээ. Нөгөө залуугийн гараа гипстүүлж гарч ирсэн имлэг. Тэр имлэг рүү яаралтай эмээг хүргэсэн бол магадгүй амьд үлдэх байсан байхгүй юу? Тэгсэн энэ цагдаа нар нь яагаад ийм үйлдэл гаргасан юм бол бүү мэд. Энэ солонгосын цагдаа нар нэрээ бас хаяа үе бүр сонин үйлдэл гаргах шүү нэрээ. Гэхдээ хамгийн түрүүнд цагдаагийн ажилтан бол хүнээ аварна үстэй. Тэр имээ дээр очиод цусыг нь дарах ч юм уу ойрхон имлэг рүүгээ яаралтай хүргэх ёстой үстэй. Тэгсэн тэр залуутаа тэгээд нөгөө залуу нь байж би тамхит татахыг нөгөө залуутаа яриа тамхит татахыг хүлээсэн гэдэг байгаа байхгүй юу? Дараагийн мэдээ. Өдөрт 3 удаа хоол идснээс хойш 3 минутын турш шүдээ угаах ёстой гэсэн шүдээ угаах 3 олон хүн мэдэх байхаа. Гэвч энэ ойлголтыг эргэлзээ төрүүлэх шин судалгаа гарч ирээд анхаарал татж байна. Америкийн Rolling Out хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр хоол идсний дараа шууд шүдээ угаах нь шүдэнд сөрөг нөлөө үзүүлж болцшгүйг дурдсан байна. Хоол идсний дараа амны орчин хүчлэг байдалд шилждэг бөгөөд ийм үед шууд шүдээ угаавал шүдийг хамгаалдаг гаднах үе болох палан гэмтэж шүдэнд муу нөлөө үзүүлдэг байна. Палан дахин бэхжихэд хоол идснээс хойш 30-аас 60 минутын хугацаа шаардлагатай гэжээ. Иймээс хоол идсний дараа шууд шүдээ угаахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд ялангуяа хүчлэлэг хоол хүнс жишээлбэл үржин шүүс, кофе, дарс гэх мэт хэрэгэлсэн бол 1 цагийн дараа шүдээ угаах нь илүү аюулгүй гэж зөвлөжээ. Америкийн нэгдсэн улсын шүдний академийн судалгааны баг 3-7 хоногийн турш хүмүүст хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угаалгах туршилт явуулсан бөгөөд хоолны дараа 20 минутын дотор шүдээ угаасан хүмүүсийн шүдний гадаргуу нь 30 минут эсвэл 1 цаг хүлээж угаасан хүмүүсийнхтэй харьцуулахад илүү их гэмтсэн болохыг тогтоосон байна. Мөн хоол идсний дараа шууд шүдээ угаахаас
байгаагаас өмнө амны хүчлэлгийг бууруулахын тулд бүлээн ус эсвэл ногоон цайгаар амаа зайлах нь ч тус болдог гэжээ. Та бүхэн ер нь өдөрт шүдээ хэд угаадаг вэ? Би өдөрт нэг 2-3 удаа угаадаг. Хоол идснийхаа дараа угаадаг. Тэгээд хоол идснийхаа дараа шууд угаадаг л та. Тэгэхээр энэ мэдээг үзсэн чинь хоол идснийхаа дараа шууд шүдээ уух нь муу байдгийн гинэ. Нөгөө шүдний палан мууддаг гэж. Шүдний эмчнэр байвал энэ зөв мэдээлэл үү, буруу мэдээлэл үү комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За дараагийн мэдээ. Энэ Солонгост ер нь яг юу болоод байна үнэхээр мэдэх юм алдах. Бүр мэдээг үүсэх болгонд л цочирдож энэ доо нэр. Чонжуотын нэгэн ахлах сургуульд сурагч хутга барин дайрч сургуулийн захирал болон ажилчид зэрэг 6 хүнийг гэмтээжээ. Сурагч сургуулийн зөвлөгөөний өрөөнд тусгай боловсролын багшийн хоолойг боомлж хутга гарган сүрдүүлсэн байна. Багш айж орилоод гүйн гарч ирэхэд сургуулийн захирал болон 2 ажилтан руу мөн хутга байран дайрсан байна. Үүний дараа сурагч сургуулийн хаалгаар гарчгүйгээд зам дээр явж байсан жолооч болон явган зорчигч эмэгтэй рүү хутга тулган халтсан байна. Сурагч сургуулийн ойролцоо замын эсрэг талд байрлах ус руу өсөрч орсон боловч 119 төргөн тусламжийн ажилчид сурагчийг авран авч дараа нь цагдаад шилжүүлжээ. Сургуулийн захирал болон 2 ажилтан хүнд гэмтэл авсан ч амь насанд нь аюулгүй гэж мэдээллээ. Тухайн сурагч нь тусгай боловсролын дэмжлэг шаардлагатай хүүхэд бөгөөд өнгөрсөн жил хүртэл тусгай ангидаа сурч байсан ч энэ жилээс эхлэн ерөнхий ангид суралцж байжээ. Тухайн өдөр сурагч хичээлдээ орохын оронд шууд нэг давхрын зөвлөгөөний өрөө рүү очиж зөвлөгөө авч байхдаа гинт халдлага үйлдсэн байна. Цагдаагийн шалгалтаар сурагчийн цүнхнээс өөр хутга болон 3 ширхэг мохоо зэвсэг илэрсэн байна. Сурагч цагдаагийн байцаалтын үеэр сургуулийн амьдрал хэцүү байсан тул хэн нэгнийг гэмтээх зорилготойгоор урьд өдөр нь хутга бэлдсэн гэж мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллага уг сурагчийг хүн алах санаатай халдлага үйлдсэн хэрэгт баривчлан шалгаж байна. За дараагийн мэдээ. Үндэсний ассамблеийн сонсголт гэрчээр дуудагдсан Ким Гоны хатагтай анх удаа оролцохоос татгалзах шалтгааны мэдэгдэл ирүүлжээ. Ким хатагтай энэ мэдэгдлээ сүүлийн үед бие болон сэтгэл санааны хямралаас болж гадаад үйл ажиллагаанд оролцоход хүндрэлтэй байгаа тул сонсголт оролцож чадахгүй хэмээн тайлбарлажээ. Ирэх 30-нд Үндэсний ассамблеийн шинжлэх ухаан технологи мэдээлэл холбооны байнгын хороонд Юнсон Ёл засгийн газрын хэвлэл мэдээллийг хянах асуудлаар сонсгол хийхээр төлөвлөсөн бөгөөд Ким хатагтай өнгөрсөн 2 дугаар сард хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаах тухай аудио бичлэг ил болсон улмаас гэрчээр дуудсан билээ. Тэгэхээр энэ Ким хатагтай хэрэгүүд нэг нэгээрээ илэрч гарч ирж байгаа. Нөхөр нь ерөнхийлөгч байхад хид хідэн нөхрийнх нь эсрэг байсан тэр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хаах гэж оролцсон байгаа байхгүй. Шинээр өргөн баригдсан Ким Гоны тусгай мөрдөн шалгах хуульд Монтегюны сонгуульд оролцсон хууль дааны хэрэг мөн сүүлийн үед дэгдсэн гонччин бясалгалын багш Чон Сэбитэй холбоотой нийт 16 асуудлыг мөрдөн шалгах заалт орсон байна. Өмнө нь Ким Гоны тусгай мөрдөн шалгах хууль нь засгийн газрын хориг тавьснаар 4 удаа хүчингүй болсон түүхтэй. Тэгэхээр нөхөр нь ерөнхийлөгч байхад Ким Гоны хатагтайг энэ 16 асуудлаар шалгахын тулд шүүхээс 4 удаа дуудсан байгаа байхгүй. Тэгсэн очиагүй. Нөхрийнхөө хүчийг ашиглаж байгаа л нөгөө нэг шүүх хурлын бичгийг буцаагаадсан. За одоо тэгээ нөхөр нь огцорчлоо. Нөхөр нь одоо өөрөө шалгагдаад явж байгаа те. Тэгээ энэ Ким Гоны хатагтаа одоо энэ 16 асуудлаар бүгд шалгагдаж гарч ирнэ. Энэ удаа илүү хүчтэйгээр тусгай мөрдөн шалгах хуулийг голлох хэлбэрээр өргөн барина. 3 дахь удаагийн өргөн баригдаж буй төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой тусгай хуульд өмнө нь багтаагүй байсан гадаад валютын гэмт хэрэгч оржээ. Ардчлан нам зэрэг намууд 2 тусгай хуулийг ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 6 сард болох үндэсний ассамблеийн чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Ким Гоны гээд энэ тэргүүн хатагтаа нэрээр нь бүр хууль төвшүүлж байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүд нь энэ эмэгтэйг шалгаа. Энэ их олон зөрчлийг гаргацсан багт яагаад энэ эмэгтэйг шалгахгүй байгаа юм бэ гэд Ким Гоны гэдэг хуулийг одоо ирэх 6 сард үндэсний ассамблед батлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Юнсон Ёл ерөнхийлөгч Ким Гоны хатагтай хоёр бол бараг шоронд суух байхаа гэж бодож байна. Одоо ер нь бол нөхөр нь бол те улс үндэснийхээ эсрэг бослогыг зохион байгуулсан удирдагч гэсэн энэ хэрэгээр шалгагдж байгаа. Эхнэр нь болохоор бүр янз бүрийн асуудал холбогдсон байгаа байхгүй. Тэр 16 асуудлыг ярих юм бол баг өнөөдөр дуусах байх. Ямар ч хэрэг төвөгт орооцолттой. Энэ гэхдээ үнэхээр амар амбицтай эмэгтэй байсан. Йоо.
Би та нарт өмнө ярьжсэн шүү дээ та бүхэндээ. Нөхөр нь ажиллаа гэдээ явж байхад тэр гүүр мөрөн дээр очицсан тий. Цагдаа нарыг дуудсан гүүр мөрийг шалгацсан явж байгаа юм бүр. Юу юм бэ одоо нөхрийнхөө өмнөөс би бүр энэ нэмэгтэйгийн тэр үйлдэлийн харахаар дотор харцаад тий. Амар амбицтай нэмэгтэй бүр. Дараагийн мэдээ энэ их харамсалтай хэрэг болсон. Өчигдөр орой 6 цаг 30 минутын үед диаметр нь 20 м, гүн нь 20 м орчим хэмжээтэй том хэмжээний газрын цөмрөлт синкхол үүсч нэг автомашины жолооч 40 орчим насны эмэгтэй гэмтэл авч эмнэлэгт хүргэжээ. Синкхолд унсан 30 гаруй настай мотоциклийн жолоочийг гал сөнөөгчд 17 цагийн турш эрен хайсны эцэст амьгүй байдалтай олжээ. Ослын газартаа ойр орчмын шатхуун түгээх станцын ажилтны яриагаар энэ оны 1 сараас хойш газарт ан цав гарч эхэлсэн бөгөөд газрын дор байрлах түлшний савд нөлөөлж болзошгүй гэж үзэн 4 сарын 6-нд Сөүл хотод өргөдөл гаргасан гэжээ. Сөүл хотын захиргаа тухайн газарт 2 удаа очиж шалгалт хийсэн ч газрын суулт илрээгүй, мөн шатхуун түгээх станц дотор хяналтын төхөөрөмжүүдийг нэмж суйрлуулан тогтмол шалгаж байсан бөгөөд ямар нэгэн асуудал байгаагүй гэж мэдэгджээ. Синкхол дахин үүсч магадгүй гэсэн болгоомжлол гарч ойролцоох 4 сургууль хичээлээ төр зогсоох шийдвэр гаргасан байна. Сөүл хотын захиргаа тасралтгүй ирж буй өргөдөл гомдлыг үндэслэн шалтгааныг тодруулах нэмэлт судалгаа хийж эхэлсэн бөгөөд цагдаагийн байгуулагч урьдчилан мөрдөн шалгалтад оржээ. Галс нөхцийн ажилчид 17 цагийн турш энэ залуу гаргаж авахгүй оролдоод эцэст нь тэгээд амь насаа алдсан байдалтай цогцыг нь олсон байна. Хүн өхөн гэдэг нэг хормын дотор л болж байгааз. Энэ залуу мотоциклээ унаад хүргэлтээ хийгээд явж байхдаа би өнөөдөр өхөн гэж бодож исэн болов. За дараагийн мэдээ. Өчигдөр Тэгүү хотын Хамжийн сан ууланд ой хээрийн төөмөр гарсан. Төөмөр гарснаас хойш 23 цагийн дараа голомт бүрэн хяналтанд орж одоо үлдэгдэл галыг бүрэн устгах ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү гал Тэгүү хотын Собёнгдун дүүргийн олон орон сууц, байр зэрэг, иргэд нягт сууцтай бүс хүртэл тархсан. Үүний улмаас Тэгүү хотын захиргаа төөмөр гарсан Нугугдун, Чаяндун, Собёндун зэрэг газруудын 5000 орчим оршин суугчдад нүүлгэн шилжих анхааруулга мессеж илгээжээ. Тэдгээрээс 2000 гаруй иргэн ойролцоох бага сургууль зэрэг аюулгүй газарт төр оргонсон ба гол гал унтраагдсан тухай мэдээлэл гарсны дараа гэртээ буцаж эхэлсэн байна. Энэ удаагийн төөмөрт онцгой байдлын 3 дугаар зэрэглэл зарлагдаж 1500 гаруй гал унтраах албан агч 50 гаруй нисдэг тэрэг дайшлагджээ. Ялангуяа шөнийн үед ажиллах боломжтой 2 ширхэг Сүрьон нисдэг тэргийн тусламжтайгаар галыг унтраах ажиллагааг үр дүнтэй явуулж чадсан байна. Энэ төөмрийн нөлөөгөөр нийт 260 га газар, өөрөөр хэлбэл 360 орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар төөмөрт өртсөн гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Өнөөдөр хичээл завсарлагдсан Тэгүү хотын зарим бага дунд сургуулиуд маргаашнаас хэвийн хичээллэхээр болжээ. Гал гарсан Хамжийн сан уул нь энэ сарын эхнээс хойш гал төмрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд орохыг хориглосон байжээ. Ойн албанаас үлдэгдэл галыг бүрэн устгасны дараа төөмрийн шалтгааныг наривчлан судалж санаатай гал тавих, санамсаргүй гал гаргах зэрэг бүх боломжийг харгалзан цагдаагийн байгууллагад шалгуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр Солонгос сүүлийн үед маш их гал гарч байгаа. Гал төмөр их гарч байгаа. Саяхан бас Ямпионд гал гараад бас зөндөө олон хүн хохирол амссан шүү дээ. Өдөр болгон л баг гал төмрөөс болгоомжтой байгаараа уул руу гарахтаа бити тамхиныхаа шиг энтийн таяараа бити гал тавиараа гэж мессеж ирж байгаа. Солонгос амьдарч байгаа хүмүүс нь мэдж байгаа бах те. За дараагийн мэдээ. Филиппиний Анхелес хотод нэгэн солонгос жуулчин өөрийн цүнхийг булаах гэсэн дээрэмчний эсэргүүцэл үзүүлэх үедээ буудуулж амиа алдсан байна. Филиппин суугаа бүгд найрамдах солонгос улсын элчин сайдын яам тухайн хэргийг төрийн шуурхай мөрдөн шалгахыг орон нутгийн цагдаад хүсэлт гаргажээ. Мотоцикл зогсож дуулаг өмссөн эрэгтэй бууж ирээд зам дээр зогсож байсан нэгэн эрэгтэйн цүнхийг шүүрэн авч байна. Цүнхээ буцааж авахыг оролдсон эрэгтэй дээрэмчин рүү ойртож очоод ямар нэгэн зүйлд өртөн газар унжээ. Дуулахтаа эрэгтэй мотоциклороо зүгтсэн байна. Буудуулсан эрэгтэй эмнэлэгт хүрэгдсэн ч харамсалтайгаар амьсгал хураасан байна. Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээснээр Филиппин суугаа солонгосын элчин сайдын яам хэрэг гарсныг мэдсэн даруйда орон нутгийн цагдаад хурдан мөрдөн шалгах хүсэлт илгээсэн байна. Орон нутгийн солонгос иргэдийн хэлснээр сүүлийн үед солонгос иргэдийг онилсон хүчирхийллийн гэмт хэрэг
дахин нэмэгдэж буй тул ихээхэн айц төгшүүртэй байгаа ажээ. Сарын 7-нд Филиппин суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам улс орон даяар гэмт хэрэг тогтворгүй байгааг анхааруулж онцгой анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөсөн. Мөн элчин сайдын яам орон нутгийн Солонгос холбоо, харьяа цагдаагийн газар зэрэг байгууллагуудын яаралтай холбоо барих дугаарыг гар утсандаа хадгалахыг түүнчлэн зэвсэгтэй дээрэмчтэй нүүр тулсан тохиолдолд эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг зөвлөсөн юм аа. Ер нь иймэрхүү аюултай оронд аяллаар очиж байгаа бол маш болгоомжтой, сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм шиг байна. Муугаар яриад иймэрхүү дээрэмчтэй таарчлаа гэхэд зүгээр өөртөө байгаа бүх зүйлээ өгөөл зүгээр намайг амьд үлдээгээл гуйх хэрэгтэй юм шиг байна. Өөдөөс нь эсрүүцэх юм шууд буудаа хийж байгаа хэвээр. Энэ эд хэрэгсэл бол яах вэ тэгэл олдсон шүү дээ. Хүний амь нас чухал шүү дээ. Дараагийн мэдээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Чонжу хотын төрсний дараах суйлалд 7 хоногт Нера хүүхэд нас барсан хэрэг гарсан байна. Өөрөө хөдөлж чадахгүй Нера хүүхэд нүрээ доош харуулan орон дээр нүрээ дараад амьсгал боогдон нас баржээ. Мөрдөн байцаалд эхлээд 30 гаруй настай эцэг эх нь хүүхдийн нэг гар нь хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас санаатаагаар амийг нь хороосноо хүлээн зөвшөөрсөн байна. Хүүхдээ хөнөөсөн хэрэгээр шүүхэд шилжсэн эцэг эхэд шүүхээс хорих ял онолоо. Чонжу дүүргийн шүүхээс ээжд нь 4 жилийн хорих ял, аавд нь 3 жилийн хорих ял оноосон ч 5 жилийн турш ялыг нөхцөлд тэнсэн харгалзах шийдвэр гаргалаа. Хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаанаар өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй нялх хүүхдийг санаатай алах нь хүний ёсонд харш гэмт хэрэг гэж шүүгчид онцлсон боловч ялыг хөнгөлжээ. Ерөнхийдөө хүн амны хэрэгт 10-аас 16 жилийн хорих ял оноод өгч хэрэг үйлдсэн шалтгаан болон эдийн засгийн нөхцөлийг харгалзан 3 болон 4 жил болгож ял оноосон байна. Шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах ялгуурлан гадуурхах сөрөг хандлага нийгэмд түгээмэл байгаа бөгөөд нийгмийн хамгааллын систем бүрэн хөгжөөгүй байгаагаас эдгээр эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөхөд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байж болохыг дурдсан байна. Манай нийгэм тодорхой хэмжээнд ийм гэмт хэрэг гарахад нөлөөсөн гэж дүгнжээ. Харин аавд нь хорих ялыг шууд гүйцэтгэхгүйгээр нөхцөлд тэнсэн харгалзах шийтгэл оноосон нь шууд хүний амьд хүрэх ажиллагаанд оролцоогүй мөн өсгөж хүмүүжүүлэх өөр бага насны хүүхэдтэй байсныг харгалзсан гэж тайлбарласан байна. Нөгөө талаар эцэг эхэд хүүхдээ хэрхэн алахыг зааж өгч нас барсан тохиолдолд үхлийн гэрчлэгээ гаргаж өгөхөөр амласан гэж хамтран гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгагдаж буй 60 настай их барих эмэгтэйчүүдийн эмч бурууга хүлээхгүй байгаа тухай мэдээлэгдэж байна. Энэ эмчид холбогдох яллах ажиллагааны шүүх хурал эх сарын 20-нд эхлэх төлөвтэй байна. За тэгээ ерөнхийдөө Солонгос сүүлийн хэд хоногт нэг иймэрхүү зүйлс болж өнгөрсөн байна. Золбоон дараагийнхаа мэдээллийг бэлтгэхдээ аль болох нэг сайн муу хослуулаад та бүхэндээ хүргэж байх гэж хичээнэ. Тэг өнөөдөртөө жоохон хар бараан сэдв ярьчлаа. Өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.